Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэл хот саарл хөшгөө татахнэ. Сүүлийн хэдэн жил утаатай тэмцэх олон төсөл хөтөлбөрийг засгийн газар олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн ч дорвитой үр дүнд хүрэхгүй. Өвлийн улиралд хоолой хорсгож нүд аргаасан утаа багсаагүй. Мягны сорилтын сан засгийн газар хамтарсан цэвэр агаар төслийг 2009 оноос хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд гэр хорооллын 185 гаруй мянган айл өрхүүдийн 100 орчим мянган айлд утаа баг идлагруулдаг түвшний хэмнэлтэд зуухыг нийлүүлсэн байна. Уг нь тус зуухны үнэ нь 350-аас 400 мянган төгрөгийн үнэтэй ч айл өрхүүд хөнгөлөлттэй үнээр буюу 29-с 35 мянган төгрөгөөр өмнөх жилүүдэд худалдаалагдсан. Харин энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд бүрэн шаталтай зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил энэ сарын 15-наас эхэлж байна. Өмнө нь бүрэн шаталтай зуух аваагүй хороондоо бүртгэлтэй иргэдийг зөв мэдээлэлээр хангалж хөнгөлөлтөнд хамруулахын тулд хороодын хэсгийн ахлагч нарын ч үүрэг чухал байсан. Тиймээс өчигдөр төвийн дөрвүүдийн 800 гаруй хэсгийн ахлагчтай уулзаж мэдээлэл өгсөн байна. Мөн иргэд хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа цаашдаа дамлан худалдаалсан. Хөдөө орон нутаг руу явуулсан зэрэг зөрчлүүд өнгөрсөн хугацаанд гарсан юм а. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажиллах талаар тодрууллаа. Зуух болгон өөрийн ном шүү. Авсан айл болгоны эзний нэрлэлээр одоо Бат Эрдэнэ за та 25 номын зуух авсан байна гэж бүртгэгдчихэ. Хэрэв миний авсан 25 номын зуух хаа нэгэн газар хөдөө орон нутагт ч юм уу хин нэгнээс байж байгаа баригдах ч юм уу баригдах ч юм. Тэгээд аргаад ингээд 25 номын зуух энэ Улаанбаатараас гарах болохгүй зуух нь байна. Гэтэл авсан байж хадаад үзээд надад одоо иргэнийхэн хувьд хариуцлага тоолох тийм одоо хэрэгцээ юу боловсруулж бид харж байгаа. Энэ жил 45 мянган өрхөд зуух тараах бөгөөд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, хан уул, Чингэлтэд байрлах 2-3 байнгын цэг дүүрэг бүрт ажиллах 11 гэрцэгээр дамжуулан бүрэн шаталтай зуухыг борлуулахаар төлөвлөж байгаа. Энэ оны 12 дугаар сарын 31 гэхэд бүрэн шаталтай зуухны 80 гаруй хувийг иргэдэд тараасан байхаар тооцоолж байгаа юм байна. Иргэд 29-оос 36 мянган төгрөгөөр дөрвөн төрлийн зуухнаа сонгох боломжтой бөгөөд зуухны үндсэн үнээс 370 мянган төгрөгийг хөнгөлж байгаа юм байна. Мөн нийслэлийн засаг даргын төргөөжлөгээний цэг дугуй засвар автомашин аль нэг компанийн жижүүрийн байр зэрэг газрууд папир шиг тоосго зэрэг хортгийн ихээр ялгаруулдаг зүйлсийг төлж байгаа юм а. Энэ асуудлыг би шийдвэрлэх аргыг олсон. Дээрх газруудад газ эсвэл цахилгаанаар ажлын байрыг халаахыг шаардсан шийдвэр гаргажээ. Бид нэр өнөөдөр хүртэл 120 мянган айл өрхөд зуух тараасан байгаа 2014 оноос хойш. Өнөөдөр манай уламжлалт зуух маань гарч байгаа ингээд тестээр үзэхээр гарч байгаа утааны бохирдлын хэмжээ эрчим хүчний хэрэглэлтэй зуухыг аваад шатааж байгаа энэ гарч байгаа утааны хэмжээ бол эрс багасч байгаа. Гэхдээ тестээр бол одоо бараг 50-60%, зарим 80% ялгаатай байна. Утаагүй зуух авах хүсэлтэд иргэдэд тавигдах шаардлага нь оршин суугаах орондоо бүртгэлтэй өмнө нь нэг төсөлд хамрагдсан зуух худалдан авч байгаагүйгийг хоёр шаардлага тавьж байгаа юм байна. Шаардлага хангаж байвал оршин суугаад өргөх хорооноос үл хамааран зуух худалдан авах боломжтой юм. Цэвэр агаар төсөл хэрэгжиж эхэлснээс хойш агаарын бохирдол буурсан бөгөөд гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй болохоор иргэд итгэхгүй байгаа боловч шинжилгээ шалгалтаар агаарын бохирдол 5-аас 30% буурсан тогтогдсон байна.